сайн байцгаана уу? Манай нэгдмэл зорилго мэргэжлийн хөгжлийн бүлэг маань анх 2021 оны 10 сард оюутлогын гадаадын тэтгэлгээр Австрали улсад магистрийн зэрэгээ хамгаалаад ирсэн Чулуун төмөр Номинто Даваниум нарын санаачлагаар Хамбогд 1 болон Хамбогд 2 дугаар сургуулийн нийт англи хэлний багш нарыг нэгдмэл зорилгоор агаар ажиллаж нэгэн баг хамт олоныг бүтээхийн тулд үүсгэн байгуулж байсан түүхтэй 2025-аас 26 оны хичээлийн жилд бид Хамбогд 1 болон 2 дугаар сургуулийн нийт 15 англи хэлний багш нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлээд байна. Нэгдмэл зорилго мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар маань жилийн эхэнд хичээлийн төлөвлөлтөө гэрchen хийх талбай бүгдээрээ хуралдаж төлөвлөгөөгөө боловсруулан ажилладаг. Аман 7 хоног бүр багш нар ээлжлэн ээлжид хичээл төлөвлөх хуваараа сонгон бэлтгэдэг. За ингэснээрээ хүн бие биенээсээ арга зүйн шинэлэг зүйлүүдийг суралцдаг бүр хичээл бүрдээр үргэлж бэлтгэлтэйгээр хичээл сургалтаа явуулаад байна. Дэлхийн иргэд Хамбогдоос өдөрлөг маань Хамбогд сумын 1-2 дугаар сургуулийн 5-аас 12 дугаар ангид сурагчдын дунд дөрвөн хичээлтэй амжилттай зохион байгуулагдаад байна. Манай өдөрлөг маань 3 хэсэгтэй эхний хэсэгтээ өөртөө байршуулад хүүхдүүд маань дуртай өртөгөөрөө зочлоод цагийг зугаатай өнгөрүүлдэг. Харин дараагийн хэсэг дээр болохоор тоглолтын хэсэг байгаа. Англи хичээл дээрээ сурсан дуу, шүлэг, бүжгээ үзүүлээд мөн англи хэл дээр ихтгэл тавьж жүжигсэн тоглолт хийдэг. Global Readers төсөл маань Хамбогд сумын цэцэг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр 1000 гаруй сурагчдад 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа. Extensive reading аргачлалаар хүүхдүүд ном уншсанаар тогтмол ном унших дадаг зуршилтай болохоос гадна ганцаарчилсан болон багийн улсын марафонд амжилттай оролцож байр эзэлсээр байгаа. Багш нарын хувьд гэх юм бол Япон улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд 2 постэр илтгэлээр амжилттай оролцоод ирсэн байгаа. Жил бүр зохион байгуулагддаг The Voice of Hamburg англи хэлний дууны тэмцээн маань 1-2 дугаар сургуулийн 5-аас 12 дугаар ангийн сурагчдын дунд 2 үе шаттайгаар маш амжилттайгаар зохион байгуулагддаг гэлээ. Энэ тэмцээнд оролцсноор хүүхдүүдийн маань хувьд өөртөө итгэлтэй болдог. Өөрийнхөө айцыг даван туулдаг. Англи хэлний хичээлдээ илүү дурладаг. Цаашлаад англи хэлний хичээлийн сурлагын акцент сайнаар нөлөөлдөг болохыг хэлэхэд таатай байна. Дэлхийн 70% төлөвшдөг философи хөтөлбөр манай сургууль дээр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Манай бүлгийн багш нар энэхүү хөтөлбөрийг дэмжин хичээлийн нэгдсэн төлөвлөгөөндөө багтаан ажилладаг. Үүнээс гадна миний бие 2024 онд Пирсний олон улсын шилдэг багш нарыг шалгуулах эсээ бичлэгийн тэмцээнд амжилттай оролцсон. Дэлхийн өнцөг болон бүрийн 2000 гаруй багшаас 3 дугаар эзэлсэн. Энэхүү туршлагаа мөн бусад багш нартайгаа хуваалцаж амьсан. Энэ техник таатай орчин нөхцөл бол амжилттай суралцсан бас нэг үндэслэдэг. Тиймээс манай нэгдмэл зорилго мэргэжлийн хөгжлийн багш нар маань 2022 онд англи хэлний орчуулах төслийг бичиг нэг жилийн турш боловсруулаад олон байгууллагууд танилцуулсан эцэст 2023 оны 4 сард англи хэлний орчуулах төслийг оюун хөгжлийн тэмцээн сангаар дэмжиж татсан байгаа. Англи хэлний ярианы чадвараас сайжруулах их чадрын дэмжих зорилгоор Toastmaster клубүүд ажилладаг. Багш нар маань албан ёсны клубын гишүүн бөгөөд сурагчдынхаа дунд албан тусаа Toastmaster клубүүдийг ажилладаг. Анх Арангаа Toastmaster намын тул багш маань танилцуулж ирсэн. Мөн бид хүн анхныхаа клубыг байгуулж ирсэн саяхан мэд санагдаж байна. Түүнээс хойш 4 жил өнгөрчээ. Бид Хамбогд сумнаа англи хэл дээрх элтгэлийн тэмцээнийг 4 жил дараалан 3 уншилтайгаар зохион байгуулад байна. Жил бүр соёлын цалилцааг түгээх онлайн болон бит төсөл хөтөлбөрүүдийг бол тогтмол зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь болохоор байгальд хайртай хүмүүс төсөл байгаа. Бүлэгний Чулуун төмөр багшийн санаачилсан. Энэхүү төслөөрөө бид нэр сурагчдын мэдээг нээсэн. Дэлхийн иргэн болоход нэг алхам ойд улсын утга учиртай төсөл гэж дүгнсэн. Төслийн хүрээнд Лидв улсаас багш сурагчид Хамбогд суманд ирсэн. Эргүүлээд Хамбогд сумаас багш сурагчид мөн Лидв улсыг зорж соёл заншилтанд танилцсан байгаа. Хоёр улсын багш нар маань холбоотой байж төслийг 2 жил тутамд тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна. Бид өөрсдийн туршлагаа нэгнтэйгээ хуваалцахад үргэлж таатай байдаг. 7 хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг мэргэжлийн хөгжлийн цагаараа Илтам, Fulbright TA program, Pearson зэрэг аймаг улс цаашлаад олон улсын сургалт хөтөлбөрүүдэд суралцсан шинэлэг арга барилаа нэгэндээ хуваалцаж нэгнээсээ суралцдаг. Нэгнээсээ суралцдаг энэ байдал нь манай багийг илүү нэгмэл болгож өгдөг. Манай мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар хичээл сургуулийн хамтарч игээс гадна чөлөө цагаараа me time үйл ажиллагааг явуулдаг. Энэ me time үйл ажиллагаа нь ууланд алхах йогоор хичээллэх байдаг. Сайн байцгаана уу? Тийшээ Монголын хөтөлбөрөөр ирсэн багш нар байна. Анх нэгдмэл зорилго бүлгэнд нэгдээд анзаарсан зүйл маань гэвэл 2 өөр тусдаа сургууль хэмнээ хамтдаа нэг баг хамт олон болж ажиллаад хүүхдүүдийг хөгжүүлэх, өөрсдөө хамтдаа хөгжиж гэдэг
хүсэл зорилго нь маш таатай гоё санагдаж байсан. Happy teachers, happy